гэж яал хамар руу ингэж так цохол тэгэл зүгээр цус алдаал бүр хамар ингэж бүр сад тавиал сайн байцгаана уу зөрөгт байна. Анхны зодон хэр чинь. Анхны зодон бол хүүхэд байхдаа ихчтэйгээ нөгөө хурганд явж байгаад тэгээ маань тэр үед нөгөө нэг цастуулын нисдэг үнэг гэдэг юм кино гардаг гэсэн аахгүй. Мяаватар, Хуваатар гэдэг. Тэгсэн чи би Мяаватар нь болоод ихч Хуваатар болж байгаа нөгөө хоньны ийм шилбүр өгдөг байхгүй. Тэрийг өөрөөсөө би нэг юм нэг хөгийн бас нэг бургасан сэлбэтэй тийм манайч гэл хүү хэлсэн гэл манай бургас чинь эргэлтэхэр ингээл амар дуурдаг шүү дээ. Тэгэл бас би дундуур Мяаватар байна гэл шууд шагаа орсон чинь нөгөө юу хүү гэж яал хамар руу ингээд так цохол тэгэл зүгээр цус алдаал бүр хамар ингэж сад тавиал тэгэл би өстө ойлал бөөн цусалс чи манай анаа над дээр гүнжснэ. Зөргөө эмээ өвөдөө бити хэлээр анаа 7 хоног ганцаараа хурганд явж бити хэлээр тийм хөвгөлтэй юм болсон. Анхны зодоонч гэжтэй тэр бол тийм хүүхдийн хамгийн анхныг үл тийм. Тэгэл яг зодоон бол эр хүл юм чинь 10 жил мэлд байхдаа тэгэл зөндөл хийдэг гэсэн. Одоо бол ингээ орчин үе бол ерөөсө зодтолдох шаардлага байхгүй. Энэ бол хамгийн ер нь бол дэмий асуудал болсон. Зүгээр л сайхан эвтэй найртай эвтэйхэн амьдрах бол хамгийн чухал. Зодоон бол одоо ямар ч хэрэггүй зүгээр зодтолдох гээд ивэл дивжен дээр гараад те гоё UFC-ийн дивжен дээр нэг бол одоо юун дээр ч яггүй мэрэгжлийн гоё тийм зодоон маань хичээллээрэ гэж ер нь тэгж би бас өөрөөсөө бодож байдаг л та. За сайн байна уу би Маралчингой. Ингээд миний анхны зодон. Арван жил тахтай дахиад би ямар бондгор хөвтэйсэн. Бондгороос учраас бас жоох иршүүд хөвтэйсэн, нэхлээ иршүүд хөвтэйсэн. Тэгээ манай ингээд Германаас нэг хөвч хилчиж хурж ирээд тэгсэн чинь би тэр яаж тэгсэн тэр амар царайлаг амар хөрх хөвтэйсэн. Би ерөөс амьдралдаа хийж тийм шохоор мохоор гэдэг ямар ч ойлголт өгөөд тэр хүүхдийг хараад амар сонирн болоод тэгснэ тэр хүүхдтэй нэг яриа өдлөөдөө яалаа да тэгсэн чинь тэр ихтэй амар гомдмар юм шиг хөвчлөлтэй юм шиг амар сайдалтай. Хамгийн анхны удаа шохоорхол дээр гарч аар реакшн ахгүй миний. Гэсэн чинь надтай нэг юм ярьсан чи би лайк амар юм зам ангартай даа гэдэг юм зүгээр хэлхийн хооронд ингээд толгойг бариад эн чинь ингэж үрээд тэгсэн чинь нөгөө хөвч бүр ингээд шоконд ороод ингээд сэгсэцсэн. Чи яаж ийна гэд тэр битэр муудалцаа. Тэгээ би бандсандаа задлаа. Амар романтик биш юм болж ирсэн. Гэтэ тэр амар жоохон лээсэн л та. Тийм юм байна да. Биттгэн энэ бол миний анхны зодон. За 3-4 жилийн өмнө нэлээд мит найзуудтайгаа ороод найз охтуудтайгаа ороод тэгэл бүжиглээл. Тэгээд би ер нь бүжиглэхдээ ингээл амар нүдэн анж бүжиглдэг байхгүй маяглаад. Тэгэл нүдэн анз амар ставж хан заавж ирсэн чинь миний бүхс рүү нэг гарстаа амар чанга алгадах хлап гээл. Тэгэл би эргээл гарсан чи хүн байхгүй. Тэгээ нөгөө бүжиглж байгаа залууч чи ингээ нүдэн анаад ингээд ахарч яг нөгөө нэг нүдэн анчгаар чи хин мэддэхгүй байгаа байхгүй. Хин рүү ч уралж болохгүй. Тэгэл бүхсэн арай нэг мо хан руу ингээл төгөөлөл ахаал ингээл бүжиглчихсэн чи ахаал лап гээл алгадаг байхгүй. Тэгээ хан ахч чинь тэгэл ингээ харсан чи 2-3 юм цагаан бодолтой залуучууд. Тэг ямар зөвөн байна гэсэн чи ахаал нүүдэлч нүд мүдэн анцсан. Би минтаа юм юм ярьж ерөөсө бүх цохоог юм шиг царайд байгаа гэдэг байхгүй. Тэгээ бүр ингээ уур үрээд бүр ингээ шар хөдлөө олтгүй. Тэгээ ахаад ингээ за гайгүй байлгүй дээ одоо яг яах юм бол зөте байрч авч байгаа чамаагс болгож тавина гэсэн. Тэгэл яах вэ? Дурандаа бас ингээ бүжгэлж байгаа шүү дээ. Энд яг хэний мэдэх гээд барьж авах гад 2 алгадуулсан юм чи 3 дахь алгадуулж магадгүй гэ. Тэг хэний мэдвэр санагдаа ерөөсөө болтгоо. Тэгээ бүжгэлжсэн чи ахаад нөгөө муулгач чи ахаад алгадтыг. Тэнгүүт би эргэж хараад нэг хамгийн ойрхон байсан залууга амар чанга тав гэд хацран дээр нь алгадчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө чи өө чи яаж наамааж байна гэхэл чи муу миний бүксийг алгатаа гэсэн чи яхаараа би чиний бүксийг алгатаа ингээ тэнд дотор бөө юм болоод нөгөө минти VIP чи ингээ нөгөө нэг
хүмүүс чинь ингээд нөгөө нэг бужигчгаар чинь ингээд пөрөгчдөн штэ. Тэгэл хүмүүс амар харж мараал тэгэл би чамаа зохиогүй би хүн зохихоор царайтай биш миш гэлсэн чинь айгуу дажгүй залуу би айгуу тэнийг заяа эргэж хараад яг зохих гэсэн чинь нэг хоёр намхан залуу байсан байхгүй юу. Хажууд нь нэг өндрийн хажууд тэгсэн чинь намхан яг зогчих гэхээр арай царай муудаа хүн зогчих болтгоо. Тэнгүүт нь арай гайгүй өндрийг олж чи алгадаг байхгүй юу. Тэгээ нөгөөт чи өндөр нь хөөрхөн амтай амар гомдоол заяа. Тэгэд би тэгэл стандараа муу тэнийг мэнийг моо гэж үгж жагаад жижигний зогчгоор чинь би ч юмс нэлээд том биетэй өөх юм чинь айгу моцгой харагдсан шүү дээ эрэгтэй хүн зохиод ахаар чинь. Тэгээд нөгөө гайгүй царайтай өндрөө зохиод авсан. Тэгэл гэртээ харуулсан унтж байгаа л тэгэл өглөө нь басан чинь шоудсан юм чинь. Тэгэл бас яа маяа гэсэн ингэж байж байгаа шүү дээ гэртээ. Тэгээд зурагт үзсэн хэлчихсэн чинь нэг танихгүй дугаар хасаалах чинь. Хөөе цэцгээ чи сайхан амарсан уу? Тэгээд би өчтөрийн нөгөө алдуулдаг залуу байна гэдэггүй. Тэр нь би гахаад чимний утас яаж авсан гэсэн чи би ингээд чамааг ингээд уурлаа гараа авсан дараа минтийн камерчлыг шүүлгээ тэгээ чиний бүксийг жинхэнэ алгацсан залууг олцсон ингээд нөгөө залуу ч бас амар шартай тэгээд би бишээ тэр бичлэгийг чи ингээд үзэх хэрэгтэй чи нэг амар жоохон галгацсан болохоор чи надад өртөө өлтлөө гэхгүй тэгээ за гэдгсэн чи дараа нь амар шинэ жил болж исэн болохоор нөгөө залуу чинь алдуулдаг залуу маань дараа надад 99-с 5 явуулаад бит хоёр найзууд болоод үлдчихсэн тийм дүүхтэй. Энэ бол миний анхны зодон байлаа. Ингээд цэцгээ та бүхэн зодооны ярьж өглөө. Хей, за мандуул байна. Энэ миний анхны зодон. Тэгээ яг миний яг санаж байгаа анхны зодон бол би Кубад ойтон байхад нэг залуутай муудалцаад тэр залуу намайг 1-2 зөхиод би тэр залууг 1-2 зөхиод яг хүмүүс голоор орж ирээд нэг салгаачлаа яг ингэ байжсэн чинь тухайд манай сургуулийн надаас дээш нэг 2-3 курс дээш Дандар гэдэг монгол залуу. Бид тэр тухайд дандаа нэгэ тэднийхэн эднийх гэж ялгдсан монгол байд. Тэгээд хэлж байгаа. Олон улсын оюутнуудаас боллоо. Тэгээд Дандар нөгөө залууг би ингээд нэг яг тухайд сандын миний толгойг цааш нь дараачлаа нэг нь ингээд тэгэхээр ингээд байж чинь энэ талд нэг Дандрын хүүлнийг хоёр алхаад тав гэж харсан чинь тэгэл толгой өндөй үгүй нөгөө нэг хар залуу пит гэж газар унжидیں۔ Тэгээд Дандар ирээл нэг зохиол шалан дээр унгас байд. Тэр бол миний яг анхны одоо тэр нь одоо 2005-6 оны хацаа юм уу 6-7 оны ч юм уу. Тэр байна.